Таны хайртай хүн гинт харь гаргийн аимшигт мангас болон хуйрвал та яах вэ? Бүх хүмүүстээ энэ өдрийн мэнд хүргэе. Ээлжид кино товчлолдоо тавтай морилно. Өнөөдөр бид 2006 онд гарсан жихүүдэс төрүүлэм Slater киног хүргэх болно. Энэ удаагийн бичлэгийг олон улсын спортын компани хамтран хүргэж байна. Та 18 нас хүрсэн бол сэтгэл хэсэгт байршуулсан холбоосоор ороод манай сувгийн кино 1 гэх урамшууллын кодыг оруулаад анхны цэнэглэлтэй урамшуулал аваарай. Кино эхлэхэд цагдаагийн машинд Билл, Волли хоёр шөнийн эргүүлдэ гарах зураа буу халаад сууж байв. Тэдний ард солир унсан ч тэд огт анзаарсангүй. Энэ нь харь гаргийн өндөв байсан бөгөөд газарт унсан даруйда хагардаг. Маргааш өглөө нь Starla энддаа хичээл зааж байв. Хичээлийн дараа түүнийг эрэхтэй багштай ярилцаж байтал нөхөр Грант нь яаран орж ирээд түүнийг аваад явна. Билл найзуудынхаа хамт тэднийг харж байдаг. Тэдний дундаас Тревор нь Starla нөхөртэйгөө насны асар их зөрүүтэй тул мөнгөний төлөө суусан гэж ярьж байв. Харин Билл Starla-г маш багадаа эцэг эхээ алдаж Гранттай уулзах үедээ ямар ч гэр бүлийн тусламж дэмжлэггүй байсан гэдгийг хэлв. Шөнө нь Грант их нартайгаа ойртохыг хүссэн ч Starla сэтгэл санаа нь таагүй байна гэв. Грант чи хизээч бэлэн байдаггүй шүү дээ хэмээн уурлаж бар руу явах бөгөөд тэнд очиод өөртөө талтай байдаг Брендатай таардаг. Тэд арх ууж согтцоон хөвгөлдөж ой руу явв. Бренда боломжийг ашиглан түүнийг үнсэж эхлэхэд Грант түүнийг зогсоосон бөгөөд яг тэр үедээ эргэн тойронд нь харь гаргийн с ижигтэй зүйлс байгааг анзаардаг. Удалгүй тэр улмөр олж түүнийгээ дагаж эхлэв. Тэнд тэд хачирхалтай хүр хорхон үүршиг зүйлтэй тааралдана. Бренда түүнийг болохыг гуйсан ч Грант цаваа модоор түүнийг хатгаж орхиход дотроос нь шогх зүйл гарч ирэх бөгөөд тэр даруй нөгөөх зүйл Грант руу харууллаа. Грант цамцаа тайлж үзээд цочролд орох бөгөөд нөгөөх зүйл тэр даруй биерүүн шигдэм ордог. Тэр чичирсээр газар унах бөгөөд биет нь орсон харь гаргийн биет толгойд нь хүртэл дээшилсэн байлаа. Бренда түүнд хүрэхэд Грант маш түрэмгийгээр босож ирэв. Тэр босоод юу ч хэлэлгүй зүгээр л цааш яваад өгдөг. Гэртээ буцаж ирээд тэрээр хөргөгчнөөсөө хамаг махаа гаргаж авч эхлэв. Маргааш өглөө нь Starla ирээд нөхрийгөө хайсан боловч тэр зоорын давхурт нагч тараагаад байж идэг. Грант эхнэрийнхээ дуудахыг сонсоод түүн дээр очихоор босов. Тэр эхнэр дээрээ очиход эхнэр нь өнгөрсөн шөнийн явдалд хүлцэл өчөөд түүнээс уучлалт гуйдаг. Цаашлаад Starla түүний биен дээрх шахыг анзаарах боловч Грант зүгээр л хорхоо хатсан юм гэж хэлв. Тэр өдөр ажил дээрээ Starla маш баяртай байсан бөгөөд өглөөний тухай болон Грант хэрхэн шинэ хүн шиг аашилж байгаа тухай хамтран ажиллагчтай ярив. Энэ хооронд Грант захаас мах худалдаж авч байсан бөгөөд гэртээ буцаж ирээд нохоогоо хараад тэрээр ихэд догдолж байдаг. Оройн тэд хотод болох үдэшлэгт явах ёстой байсан тул Грант хувцаслаж бэлдэж байлаа. Гэвч Грант түүнд хийх чухал ажил байгаа тул дараа уулзъя гэж хэлээд Брендатай уулзахаар явдаг. Starla үдэшлэг дээр ганцаараа байх бөгөөд Билл түүн дээр очиж яриа өтхийг хичээдэг. Тэд бие биеэ таньдаг бөгөөд хоорондоо ямар нэгэн холбоотой байсан ч Starla яриагаа тасалж тэд буцаад дутагш орцгов. Энэ үед Грант Брендатай хамт байх бөгөөд цамцаа тайлах үед Бренда түүний цээжний байдлыг хараад маш их айд сандрав. Гэвч Грант түүнд рүү шууд дайрч харь гаргийн биет Брендгийн биет нэвтрэм ордог. Шөнө нь Starla гэртээ буцаж ирээд царай нь бүхэлдээ хавцсан Грантыг хараад маш их айв. Грант эмчид үзүүлсэн бөгөөд удахгүй зүгээр болно гэж тайвшруулв. Өглөө нь Starla нөхрийнхөө биеийн байдлын талаар асуухаар эмч рүү залгасан боловч эмч энэ талаар юу ч мдээгүй байдаг. Шөнө нь Грант зоорын давхурт хорж байсан Брендад маш их мах авчирч өгөх ба Бренда тэр бүгдийг нь идэж орхив. Яг тэр үед Starla гадаа цагдаа нар Грантыг хайж байгааг харав. Тэд Брендыг хайж ирсэн бөгөөд урдшин Грантыг түүний гэрлөө орж байхыг харсан гих гэрчүүдтэй байлаа. Гэвч Starla нөхрийгөө энд байхгүй байна гэж хэлэхэд цагдаа нар нэрийн хуудасаа үлдээгээд яваад өгөв. Тэрээр гинт зоорын хаалга түгжээтэй байгааг анзаарах бөгөөд Starla цохор мод авч хаалгыг эвдээд чимээгүйхэн доош буух үед ямар нэгэн муухай өмхийн үнэр үнэртэв. Түүний урд гинт нэгэн цогцос унаж ирэхэд тэр улам ихээр айж цочирдов. Тэр гэрэл асаагаад зоорын давхар бүхэлдээ өгсөн амьтдын сэг зэмээр дүүрсэн байхыг олж хардаг. Starla тэр даруй дээш гүн гарч Билл рүү залхав. Энэ үед Грант яг цонхны гадаа зогсож байх бөгөөд түүний биеийн байдал өмнөхөөсөө ч илүү дордож, илүү аимшигтай болсон байлаа. Тэр гадагшаа гүн гарах боловч Грант нөгөө талаас нь түүнийг барьж ав. Тэр түүн рүү дайрах бөгөөд цамцаа тайлмагц, цээжнээс нь хоёр тэмтрүүлэх гарч ирэхийг харсан Starla үхтгээ айдаг. Нөгөөх зүйл түүний бие рүү орохыг оролдох боловч Starla толгоороо цохоод утас руу хүрэхийг хичээв. Гэвч Грант дахин араас нь ирж түүнийг бариад авдаг. Яг энэ үед цагдаа нар дундуур нь орж ирснээр харь гаргийн биет түүнийг орхиход хүрнэ. Түүний гар хачирхалтай нь хөдөлгөөн хийж тэр цааш зүхтаад явдаг. 3 хоног өнгөрч Билл Грантыг олохоор цуцтгүй ажиллаж байхад түүний дарга Жак хотын даргатай холбоотой хамаагүй хөнгөн асуудалд анхаарлаа хандуулахыг сургамжлан завгүй байв.
Удалгүй тэд дуудлага хүлээн авч ой руу явах бөгөөд тэндээс тасарч тасчулсан нохоо олох ба тэнд өөр хид хідэн амьтдын сэг бас байлаа. Цагдаагийн хилтэст буцаж ирээд Билл эргэн тойрноос амьтдын цогцос олцсоор байгааг харгалзан үзэж төлөвлөгөө гарган хайгуулын бүсийг тогтоов. Тэд буугаа аваад гарахаар бэлтгэцгээв. Билл Старлад зааварчилгаа өгөхөөр очиход тэрээр тэдэнтэй хамт явмаар байна гэдгээ хэлэх бөгөөд Старла өөрийгөө Грантаас Брентгийн талаах мэдээллийг салгаж чадах цорын ганц хүн гэж итгүүлж чадсанаар тэд түүнийг дагуулж явахаар болдог. Тэд шөнийг өнгөрөөхөөр оймын ойролцоо байрлацгаалаа. Орчин хангалттай нам гүн болмогц Билл Уоллид өөрийгөө Старлатай бага насны найзууд байсан тухай бас нэг удаа Старла Холливуд руу орохдоо түүнийг хамт явахыг гуйсан боловч Билл аав руу залгахчихсан тухайгаа ярьж өгөв. Одоо тэдний хин нь тэр явдалд харамсаж явдаг бололтой байлаа. Гинт Жак холоос Грантыг олж харав. Тэрээр аврах том харь гаргийн мангас болон хувирсан байдаг. Грант тэдний тавьсан өгөөш рүү дөхөж очиод түүнийг алаад ой руу чирч орохыг тэд бүгд харав. Старла түүний даахаар явах ба цагдаа нарч араас нь мөрдөн. Тэр Грант дээр очиод түүнийг дуутахад Грант ирлэж харах бөгөөд цагдаа нар түүнийг бүх талаас нь бүслэн авдаг. Старла дотор нь байгаа жинхэнэ Грантыг ятгахыг хичээн. Тэдний гэрэлтийн талаар сануулсан боловч удалгүй Жакийн залуу орж ирээд харь гаргийн мангасыг сүрдүүлж нэг л цохилдоор түүнийг дундуур нь тас цавчив. Тэд түүн рүү буутсан ч тэр аврах том гөрүүл шиг мөлхөөд зүгтчихдэг. Тэд улам гүн рүү орж хайсан ч түүнийг хаанаас ч олсонгүй. Эцэст нь нэгэн амбарт тулж ирэв. Тэд чимээгүйхэн дотогш орж хамгийн утгагүй аимшигтай дүр зурагтай нүүр тулах ба Бренда тэнд байх бөгөөд бүхлээрээ хавгнаж асар том болсон байдаг. Түүний эзэн бүх амьтад тэнд байлаа. Түүний бие аажмаар урагдаж эхлэх үед тэр гинт чичирч эхлэв. Тэр дотроосоо дэлбэрэн задардаг. Түүний дотроос маш олон аимшигтай мөлхөрч хорхоонууд гарч ирэв. Тэдний олонх нь Жакийг барьж идэх ба нэг нь Воллигийн дотор орчихдог. Бусад цагдаа нарч мөн адил хувь заяатайгаа нүр тулдаг. Билл үлдсэн хүмүүсээ амаа дараад гадагш гүөхийг шаардсан боловч Старла газар унчихав. Гэвч ямар нэгэн зүйл болохоос өмнө Билл хурж ирээд хоёузангийнх нь амыг дарах ба энэ үед мөлхөрч хорхоонууд тэднийг ороож авдаг. Удалгүй тэд салж гадагшаа гарцгаав. Билл гадаа Жакийг харах бөгөөд Жак тэднийг амнаасаа гаргаж чадсан гэдгээ хэлдэг. Хотын нэгэн байшинд өсвөр насны охин Кайли чихвч зүүн усанд орж байх бөгөөд энэ үед нөгөөх мөлхөрч хорхоо нэг нь дотогш нэвтрэн оров. Хорхоо ван дотор орсон байхыг Кайли анзаарах боловч тэр ванаас гарах боловч нөгөөх зүйл нуруугаар нь өгсөн мөлхөв. Кайли түүнийг унахыг хичээсэн ч хорхоо ам руу нь үсрэм оров. Хорхоог дотогш орхоос нь өмнө тэр барьж авах бөгөөд энэ үедээ түүний ирсэн харь гаргийн ертөнц болон Грантийн тухай бүх дүр зургийг олж хардаг. Тэр хамаг хүчээ шавхан түүнийг хан руу шидсэн боловч хорхоо түүн рүү дахин үсрэхэд Кайли усны эндүүгээ ашиглан түүнийг шатааж орхино. Тэрээр гарч яваад хэдийнэ халдвар авсан ээжтэйгээ тааралдав. Мөлхөрч хорхоонууд шатаар өгсөж байгааг тэр харах бөгөөд дүү нарынхаа өрөөний хаалгыг онгойлгож чадахгүй байсан тул эвдэн ортол тэд ч бас халдвар авсан байхыг олж хардаг. Хан бүхэлдээ нөгөөх мөлхөрч хорхоонуудаар дүүрч эхэлдэг. Кайли цонхоор гарч дээвэр дээр буусан боловч шимэгч хорхоонууд хоёр талаас нь ирдэг. Ямар ч аргагүй босон тул тэр тагтнаас үсэрч буух бөгөөд энэ үед аав нь халдвар авсан байдагтай гарч ирэхийг хардаг. Тэнд ч бас шимэгч хорхоонууд байсан тул тэр машин руугаа гүйж орсон боловч асааж чадсангүй. Удалгүй харь гаргийн мангасууд машиныг бүхэлд нь бүрхэн ав. Билл, Маргарет, Старда гурав амбарт юу болоод байгааг ойлгохгүй сандарсан хിവэрэ байх бөгөөд бүх хамтрагчид нь ухаангүй байгааг харсан Билл энд сүлжээ байхгүй байгаа тул тусламж дуудахаар явлаа гэж хэлээд гадарш гарав. Бусд нь цогцуудыг гаргаж гадаа игнүүлэн тарьдаг. Удалгүй Волли сэрж Старлаг бомлох гэж оролцсондоо уучлалт гуйлаа. Түүнийг зогсортгүй уучлалт гуйх үед Старла ихэд гайхаж байдаг. Удалгүй нөгөө хоёр нь мэл гайхсан байдалтай босож ирэх бөгөөд үлдсэн цагдаа нарч бас сэрэгцэв. Кайли машин дотор байсан хിവэрэ байх ба гэр бүлийнх нь гарч ирж байгааг харна. Тэд түүн рүү дөхөж ирэх бөгөөд бүгд зомби болон хувирсан байдаг. Амбарт байсан бусад хүмүүс Маргаретыг барьж авах үед Старла тэдэн рүү бууга шагав. Тэд бүгд түүн рүү Гранти хоолоогоор ярьж эхлэхэн тэр. Маргарет бууга гаргаж ирэхийг оролцсон боловч тэдний нэг нь түүн рүү хүчил нулимж нүүр нь хавдаж эхэлдэг. Волли дундуур нь орохыг хичээсэн ч Старла түүний толгойг буудаж орхих бөгөөд түүний дотроос нөгөөх мөлхөрч хорхоо гарч ирдэг. Үлдсэн гурван дайран ирэх үед Старла буунда сумгүй босныг мэдээд тэд зүгтцгаав. Гэр бүлийнх нь гадаа охиноо машинаас гаргахаар оролцоор байх ба аав нь чулуу авч цонхыг хагалахыг завдна. Гинт Билл ширэнгэн ойгоос гарах зам хайсаар тэнд ирэх бөгөөд зомбинуудын анхаарал сарних үед Кайли машинаас гүйн гарав. Энэ хооронд өөр нэг зомби биехийг араас нь цохихоор хурж ирдэг. Кайли эргэн тойронд нь хаа сайгүй зомбинууд байгааг анзаардаг. Билл өөрийг нь цохих гэж оролцсон зомбиг бас сарж чадмагц тэд шууд зүгтлээ.
Тэд машинд суух бөгөөд арай ядан амьд үлдсэн Жак Старла хоёртой тааралдав. Гэвч Старла маш түрэмгий байдагтай байх бөгөөд тэд ч үүнийг хараад мэл байхаж хоцров. Дөрвөлээ машинд сууцгаах бөгөөд зомбинууд гудамжийг дүүргэх үед биег цардагийн хигц рүүгээ залгаж хүлээн авахч утсыг ав. Хүлээн авахч нөгөөх мүлхэгч хорхоонуудын нэгийг ч хараагүй байсан ч утсаа таслахтай зэрэгцэн тэд таазнаас үе олноороо унаж ирдэг. Машин дотор Кайли нэг хорхой ам руу орох үед Грантын тухай дүр зураг харсан талаараа тэдэнд ярьлаа. Эдгээр бүх амьтад өөр гаргаас ирсэн бөгөөд өтнүүд хүмүүсийн тархитай холбогдсон байгаа гэдгийг тэр хэлв. Удалгүй өөр нэг машин тэднийг мөргөдөг. Би сэрээд тэдний эргэн тойронд дүүрэн зомбинууд байгааг олж харав. Старлагийн талын хаалга онгорхой байх бөгөөд тэд түүнийг аваад явчихсан байлаа. Кайли ч бас сэрэх бөгөөд эргэн тойронд нь зомбинууд байхыг хардаг. Би их ямар нэгэн аргаар гарч чадах бөгөөд Кайлиг машинаас мөн гаргав. Энэ хооронд Жак сэрсэнгүй. Тиймээс тэд тэндээс яаралтай явах хэрэгтэй болдог. Бүхэд бүтэн хот сүрхийн ирмэгт ирсэн байх үед тэд нэгэн хаартны хажууд нуугдана. Би л Кайлигаас илүү их мэдээлэл олж авахаар асуув. Хэрв тэр ямар нэгэн аргаар Грантыг арч чадвал бусад бүх хар гаргийн мангасууд бас устгах болов гэж тэр асуулаа. Кайли, магадгүй л юм гэж хариулав. Би их түүнд чулуу атгуулад өөрийг нь явсны дараа эндээ хүлээж байхыг хүсээд тэр цагдаагийн хивцс рүү явлаа. Дотор харанхуй байх бөгөөд тэр чихвч шүүрч ахсан ч цахилгаан нь тасарсан байв. Тэр зэвсгийн өрөө рүү явах ба зомби болон хуурсан нэг нохой түүн рүү дайрахтай нүүр тулдаг. Би их түүнтэй арай ядан тэмцэлдэх боловч Кайли түүнийг дагаж ирсэн байсан бөгөөд түүнийг аврахад тусалдаг. Бүх зомбинууд нэгдсэн нэг оюун ухаантай. Бөгөөд нэг нь л тэднийг харуул бусад нь бүгд мэддэг тул эндээс хурдан явах хэрэгтэйг Кайли хэлв. Би л түүнд бөө өгөөд гадагш гардаг. Энэ үед зомбинууд Старлаг гэрт нь авчирч орон дээр нь хөвтүүлсэн байлаа. Тэр өглөөс эрэхтэй бүрэн хувцсан байв. Зомбинуудад баригдсан Жак амьд хിവэр байдаг. Тэр асаагаараа асаах үедээ зомбинуудыг олж хараад тэр даруй зүхтэн гарав. Тэр босоод хартал Старлагийн байшинд байх бөгөөд удалгүй Грант түүнийг тэнтрүүлээрээ барьж ав. Цонх таллагдсан байсан тул Старлаг гадагш гарч чадсангүй. Тэр өсний сойзоо шүүрэн авч түүнийгээ зэвсэг болгон барьдаг. Грант хөгжим асаах үед тэр өрөөнөөс гарав. Зомбинууд гадаа мүлхэлдэж байх хооронд би Кайли хоёр байшинд хурж ирдэг. Дахин зооронд орсон Жак өмнө нь хөвтөж буй цогцын гарыг хараад өөрийн ирэхгүй өсөж байгаагаа мэдэрнэ. Би Кайли хоёр холоос бүх зомбинууд Грант руу тэмүүлж түүнтэй нэгдэн уусаж байгааг харж байлаа. Дараа нь Грант цонхоор Старлаг олж харав. Би халааснасаа гранат гаргаж ирээд дотогш яваад оров. Старла дотогш орж энэхүү аимшигт нөхцөл байдлыг харах үед Грант түүнийг тэмтрүүлүүдээрээ барьж ав. Грант түүнийг цагдаа дуудаж өөрөөс нь урвсан гэж буруутглаа. Гисэн хэдий ч Старла хэврэг босон харилцаагаа засахын тулд түүнээс уучлалтгүйсэн боловч хэр түүнийг ороож барьсаар л байв. Старла ханаар дүүрэн тэдний зургийг наасан байхыг хараад түүнийг магтах бөгөөд энэ нь Грантын сэтгэлийг баг зэрэг хөдөлгөж тэр түүнийг суллав. Старла түүнийг ганцаардаж байгааг ойлгож байна гэж хэлээд үнсхээр тонгоох үедээ нөгөөх шок сойзоо гаргаж ирээд түүнийг дүрж орхисон боловч Грант түүнийг тэр даруй хоо шидэж орхив. Энэ үед би Кайли хоёр байшингийн гадаа зомбинуудын дайрагтанд өртөх бөгөөд би ямар нэгэн байдлаар тэдний нулимсан хүчлээс буртаж чадсаар байдаг. Кайли ч бас тэднээс салж чадав. Старла мүлхэж зүгтхайг оролцсон боловч Грант түүнийг дахин хан руу савж унгаадаг. Нөгөө хоёр дотовш нэвтрэн орж Жаки ямар аимшигтай байдалд орсныг харах бөгөөд Жак өөрөөг нь буудаж хороохыг гуйхад би их түүний хүсэлтийг биелүүлв. Тэд өрөө рүү орох ба би их гранатыг шидэх гэж байтал Грант түүнийг нь цохоод унгаачихв. Тэд тэр даруй гранатыг хайхаар явах бөгөөд би их түүнийг олох үедээ цохоо шидэлгэхэ. Гранат түүний гараас мултарч усан сан руу унаад дэлбэрэв. Би л ойгоос дахин олон зомбинууд гарч ирж байгааг хардаг. Дараа нь Грант Кайли руу буудан шидэв. Тэрээр хоёр шок тэнтрүүлээ гаргаж ирээд бил рүү цохих боловч би л ямар нэгэн байдлаар тэдний нэгийг нь зогсоож амждаг. Тэрээр хажууд байсан хийм баллоныг харж түүгээр Грантын тэнтрүүлийг гацаах бөгөөд Грант хамаг хийг сорж эхэлнэ. Дараа нь Грант Биллийг өөрлөгөө татах бөгөөд энэ үед Билл Старлаг өөрийг нь буутахыг шаардав. Старлач түүний хийснээр буудах бөгөөд Грант шууд шатаж эхэлдэг. Удалгүй тэр дэлбэрч бүх зомбинууд ухаан алдан унав. Кайлид ноцтой зүйл тохиолдоогүй байх бөгөөд дээр нуусан бууданг түлхэн босож ирэв. Старла хүнд шахагдсан ч ухаан орж буй Билл дээр гүйн очоод Старла түүний биенээс нөгөөх шок зүйлийг сугалж авах үед Биллийн нүүрэнд тайвширсан инээмсэлдэл тодордог. Хотын иргэд хаасайгүй ухаангүй хөвтөх бөгөөд тэд байшингаас гарч цааш алхаж явснаар кино төгсдөг. Сувгийг манд дэмжиж subscribe хийхээ мартуузай. Дараагийн сонирхолтой киногоор уулзцгаая. Үзсэнд баярлалаа.